халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашны дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашны дугаар тав хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Улсын Дуур Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Инх Наран, хийлч урлаг судлалын ухааны доктор Номуна. За гоцлол дуучин Бачаргал нар хүрэлцэрсэн байна. Өчигдөр мэндийг хүргэе. За тэгэхээр он сажигдах торгон мөч айс зүй ирж байна. Тэгэхээр 2025 онд бас ер нь бол нэг шинэ жилийн л одоо нөө өдрүүдэд дэрэгддэг зүйл шүү дээ тий. Байгууллагын талаар ер нь 2025 он та бүхний хувьд ямар он жил болж өнгөрч байна. Тэрнийгээ бас нэг дүгнэх жил болгож нэг юм болдог доо тий. Тэгэхээр зэрэг энэ жилийн ер нь юу гэж харж байна 2025 оныг? 2025 миний хувьд бол одоо маш их ахиц дэвшилтэй одоо хүсэж байсан гол дүртэй гарсан. За тэгээд ер нь бол бүх зүйл дээр дандаа ахиц дэвшилттэй маш сайхан жил болж өнгөрлөө гэж би одоо бодож сууж байна. Одоо миний одоо Москвад байхдаа л Москвад сурж авах хугацаанд л ер нь энэ дүрд дуулж үзхийнсэн гэж мөрөөддөг байсан. Верди, Травиата дүр, Виолеттагийн дүрд одоо 25 онд дуулж анх тулсаа. Тэгээд энэ онд бол маш их өвөөчтэй. За мөн Ламбуан нулимс гэдэг одоо бэлэг жаргалгүй Ламбуан нулимс дүр одоо миний одоо Монгол дууруудын хамгийн хайртай дуур болох Ламбуан нулимс дуурийнхаа Цэрэн ламын дүрт гол эмхтэн дүрт бас гарсан. Одоо ийм сайхан ахиц дэвшилттэй ажлынхаа хувьд бол ийм сайхан жил болж гарлаа. Номонагийн хувьд за энэ 25 онд бол ер нь миний яг 8 жилийн сүүлийн 8 жилийн маань яг хөдөлмөрийн маань бол үр дүн яг гарсан. За би тэгээд соёл урлагийн их сургуульд бол урлаг судлалын ухааны докторийн зэрэгээ бол сая энэ 25 оны 4 сард бол хамгаалсан. За тэгээд яг 8 жилийнхээ хөдөлмөрийг яг эцсийн үзээд яг хамгаалж чадсан маань бол тэгээд цааш нь одоо өргөсүүлээд судалгаа гашээсэн хийх шаардлагатай илүү сайн судлаач болъё гэсэн дахиад цааш нь илүү бүр том зорилгоос өөртөө тавьчихсан явж байгаа. За мөн давхар одоо бас нөгөө нэг энэ жил бас би номон дээрээ суугаад бас ном гаргаж байгаа. Тийм тэгэхээр бас ер нь их өгөөчтэй жилүүд болж өнгөрч байгаа. Бачаргал. За миний хувьд бас өгөөчтэй сайхан жил болж өнгөрлөө. Тэгээд сая энэ оны 10 сард зохион байгуулагдсан одоо Монголын нэр төвчмийн зохиолч Чингис хаан одонд урлагийн аяа зэтгэлтэй Хөдөлмөрийн Баатар Бямсрынгийн шарвын нэрэмжт одоо дуулаач зүгээр дууны тийм дуулаачдын тийм уралдаан болсон. Шарвгаа уралдаан маань болохоор айр романсных гэж тустай болдог. Тэгээд дуулаад зүгээр дууны уралдаан гэж тустай болдог байхгүй. Тэгээд би өмнө айр романс дээр нь төрүүлж ирсэн. Тэгээд энэ жил дууныхын тэмцээнд оролцож одоо утгаараа баригдсан байгаа. Тэгээд гайхалтай. Сая өчигдөрхөн одоо нэр төвчмийн зохиолч Гончиг Дамбын Дарам заг гэж агуу хүний одоо дууны бас сайхан уралдаан болж өндөрлөө. Тэгээд тэрэнд одоо дөнгөж өчигдөрхөн гран-прийн шагнал хүртлээ. Гайхалтай. За баярлалаа. Ийм ол дамжтай энэ оныг үдэж байна да. Гайхалтай. Дуур Бүжгийн Эрдмийн театрт тий ажиллана гэдэг бол ер нь хүн бүхний ялангуяа энэ чиглэлээр төгсөж байгаа залуучдын хувьд бол мөрөөдөл нь тий. Тэгэхээр ер нь танаа хамт олон ч ер нь хэдүүлээ ямар анги нэгтлүүдээс ангиас бүрдэж байна. Манай байгууллага маань ер нь бол 285 ажилтнтай. Том бүтцээрээ. Тэгээд дундаа болохоор 6 анги байдаг. Гослол дуу анги, найрал дуу анги, хөгжим анги, балет анги, захиргаа анги, тайз дэлгэц гэдэг. За тэгэл гослол дуу анги чинь нэг 20 эдгэн 30 арай хүрэхгүй тийм хүнтэй. Найрал дуу маань нэг 60-аад хүнтэй. Хөгжимчид маань бас 60-аад 55. За тэгэл захиргаа юу гэл ер нь үлдсэн бүрэлдэхүүн ингээ нийлээд ер нь 285 ажилтнтай гэж явдаг. Тэгэхээр нарийн бол сайн мэдэхгүй мэдээж. Гослол дуу анги болол мэдээд байна. Тэгэхээр ер нь энэ өндөр шалгууртай гэж бас сонсч ирсэн л та танаа байгууллагыг. Тэгэхээр зэрэг энэ
байгууллагад орохын тулд жишээ ямар шалгуурыг давах хэрэгтэй байдгийг одоо яг сургуулаа төгсөж байгаа суйс ч гэдэг юм уу одоо яг энэ мэрэгчлэр нь төгсгдөг газраас төсөж гарч байгаа залуучууд маань ямар шалгуурыг давж иж одоо та бүгдийн нэг болох бай тий. Тэр талаар. За. Ер нь бол сонгодог урлаг гэдэг бол маш их тийм одоо дэд зэрэглэлийн гэх юм уу те. Тийм зүйлийг хүнээс өөрөөс нь шаарддаг л та. Хүний хувийн зохион байгуулалт цахилга бат гэдэг тэрнээс хавуулаад бүх юмыг ингэж шаарддаг. Дээрээс нь болохоор маш нарийн мэрэгжил байдаг. Одоо хөгжимчин болох, одоо дуучин болох гэдэг чинь маш их нарийн мэрэгжил. Тэгээд олон жил бэлтгэгддэг. Одоо хөгжимч тэгэхэд бага 1-р ангиас авахгүй олон жил бэлтгэгдсэний хүчинд одоо балетын бүжигчин ч гэсэн тий олон жил бэлтгэгдсэний хүчинд тэр тайзан дээр гарах одоо шалгуурыг тавж гаргадаг. Дуулаачдын хувьд бол ер нь соёл урлагийн сургуулийг болон хөгжим бүжгийн одоо консерватори тэгээд бас хувийн дуулаачийн сургуулиуд байдаг л да. CD-дэд сургууль гэдэг. Тэрийг төгссөн юм дуучид одоо дөрийн театрт ингэж шалгалт өгч ордог. Тэр нь болохоор ямар шалгуураар ордог вэ гэвэл ер нь хоолойн цар хүрээ тэгээд одоо гадаад төрх өндөр бие гэдэг те. Тэгэл одоо хөгжмийн одоо мэдгэдэггүй онол сонсголч гэдэг юм уу те нарийн мэрэгжлийн тиймэрхүү юмнуудыг шаардж тэр шалгуурыг давж ирнэ. Дөрийн театрын дуучин болж эхний даваагаа давна. Тэгээд цаашаа яг гоцлол дуучин болж ингэж гарч дуулж чадах нүггүй гэдэг чинь бас харж дөр мөр жижиг сажиг дөр өгж шалгаруулж бас тэгээд болох юм байна болохгүй юм байна гэдгийг бас тэр чинь бас шийднэ гэсэн үг. За хийчи хүний хувьд те өөрийн чинь дарах дуртай ингээ хөгжмүүдээс тоглох дуртай хөгжмүүдээс хамгийн гоё одоо өөрийг чинь ингээ гоё хөглж өгдөг гэдэг хөгжимд дуртай тоглох дуртай ямар тийм хөгжмийн ай байдаг юм бол те. Яг одоо хөгжимдөх дуртай гэхээр бол бас хэцүү л дээ. Тэр чинь маш их олон зохиолууд байгаа тий. Бас олон төрлийн жанртай тий. Тэр дундаас чинь хүн олон юм тоглож иж олон төрлийн юм тоглож иж уур чадвар их ахиулчихдаг. Тийм болохоор зөв нэг юм дээр баригдчих болдгоо бас их хувьсдаг байх хэрэгтэй. Их хөдөлмөрлөж юмыг их ингээ за энэ зохиолыг тоглох энэ зохиолоос би юм сурыг гэж их хөдөлмөр шаарддаг. Тийм болохоор яг би яг энэ зохиолд илүү гэхэд бол бас хэцүү. Гэхдээ яг ер нь сая сүүлд манай оркестра найт гэдэг 9 сард манай энэ юуны нээлт маань болоход манай хөгжим ангиар бол анх удаа нөгөө нээлт маань болсон. За энэ их сайхан үйл явдал болсон. Яагаад тэгэхээр нөгөө нэг эн чинь хөгжмөөс бүх юм маань ингээд үйлдэлтэй ингээд хөгжимтэй хамт балет маань явж гин хөгжимтэй хамт маань дуур маань явж гин те. За тэнгүүд яг хөгжим анги маань яг ингээд нээлтээс нэг сайхан үйл явдал болоод тэрэн дээр болохоор би бас гоцлол тоглосон байгаа. Тэгээд тэнтэй болохоор Сенсасын болохоор Ронда Капричиосо гэдэг бүтээлийг тоглосон. За энэ маань болохоор угаасаа юу нэг айгу виртуоз те тэр ур чадвар гаргасан тийм гайхамшигтай тиймэрхүү зохиолууд гэж хүмүүс ярьдаг те. Яг тэр зохиолууд дундаа ордог тийм яг хөгжимчдийн тийм гарангаа ур чадварыг шаардсан зохиолууд юм бол байдаг. Тэгэхээр бас тэр зохиолыг бол ер нь бас их хөгжимдөх бол дуртай байдаг. Тэгэхээр сүүлд гэсэн утгаараа энэ зохиолыг яг нэрээ хэлчихье. Тийм. Гэхдээ ер нь бас саяас нөгөө нэг ингээд яриадснаас бас ингээд цааш ингээд бодоод ярихаар нэг ямархуу шалгуураа нэг авч ордог ээ гэх нэг төрөнд хийжсэн шүү дээ. Тэгэхээр би болохоор бодохдоо яг ингэж боддгийн. Одоо маад бол ер нь хөгжимчдийнхээ ерөө жишээнээр ярихад бол ур чадвартай тийм боловсон хүчнийг бол маш сайн бэлдэж байна. За тэгтээ яг ажлын байран дээрээ би тэгэд гараад ирэнгүүт манай ажлын байрыг жоохон нөгөө нэг хөгжимчдийн яг оркестрийн орон тоог нэмэгдүүлэх их шаардлагатай байгаа. Би сайхан нэг тийм судалгаа хийсэн. Бусад одоо улс орнуудтай харьцуулаад тэгээд үзэхэд манайх хөгжимчдийн маань орон тоо бага ачаал их гэж гарч ирсэн тэндээс. Тэнгүүд бол бид нэр үнэхээр ур чадвар хөгжил энэ чинь сонгодог урлаг те бид нэр ингээд тэрийн чинь нөгөө таниулна те гэд энэ чинь ураа бас тавьсан дэлхийтэйгээ хөл нийлүүлж алах нь гэдэг яагаад гэдэг. Гэтэл бид нар чинь тэр их ачаалтай ажиллаад хахад яаж өөрсдөө хөгжүүлээд яаж тэр дэлхийн хүчимжтэй адилхан бид нар ур чадвартай байх юм бэ гэдэг асуудал гараад ирэх байхгүй те. Өмнөх ажилласаа үндэхгүй байгаа байвал чинь яаж ч ур чадвар хөгжихгүй. Тийм болохоор бас яг энэ тал дээр ер нь их анхаарах шаардлагатай ер нь болоо да. Тэрнээс бид нэр бол
яг ажлын байран дээр авахд бол гологдох тийм бол боловсрогчин гэж ерөөсөй байхгүй. Манай одоо соёл урлагийн их сургуулиас их дуучид муучид их гаргадаг тий. Одоо Монгол Улсын консерватори бас л хөгжимчдийг бол маш их төрүүлж, бас дуучидсан төрүүлдэг тий. Тийм болохоор боловсрогчин бол маш сайн байна. Багш нар бол маш сайн сургаж байна. Гэхдээ ажлын байран дээр одоо бид нэр их анхаарах шаардлагатай тийм цаг үе ирчээд байна л гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лав. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чикрут. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарда амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан луу, иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүмүүст зориулав. 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. Одоо энэ мэрэгчлийг сонгож аваад одоо тодорхой хугацаанд ингээд энэ чиглэлээр ингээд энэ газар ажиллаад Дөрвөлжин Эрдэнэ театртаа ингээд ажиллаад явж байхад хамгийн хүндрэлтэй хэцүү ингээд дуулахад ч тийм үү уран бүтээлийн хувьд те хамгийн хэцүү яг энийг нь яг нэг дуулж явахдаа ч тийм үү та хоёрын хувьд бол те жишээ нь яг энийг л нэг давчвал яг энэ хэсгийг ч тийм үү тийм хэцүү хоолоо шаардсан ч тийм үү тийм ямар дуултууд байсан дуурайд байсан бэ те. За шанц сарсан ямар тийм дуурайд байх вэ? Шантас сарсан одоо би ч одоо нарийн сопрано гэдэг нэр одоо тийм хоолойтой юм баггүй юу. Миний хувьд болохоор ингээд Моцартын Одист лимп гэдэг дуурийн одоо шүний хатны дүрийг бол 19 онд бүтээж ирсэн. Тэгээд энэ дүр болохоор ингээд эмэгтэй хүнээс гарч болох хамгийн нарийнхэн хоолойг хамгийн нарийн өнгийг гаргадаг дүр. Тийм учраас энэ дүр дуулахын тулд хүн өөрөө маш хувийн зохион байгуулалт дээрээс нь ингээд эрүүл мэнд тал дээр маш сайн ажиллаж ярьж энэ дүрд гарна. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар одоо үлийн хүүтэн мүтэн даарч хөрөөлтэй ингээд нойр дутуу одоо бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаас ингэчих юм бол одоо зөв хоолойны жоохон асуудалтай байхад бол тэр нөгөө авдаг мөнгө авч чадахгүй ер нь бол маш нэг анхаарал шаардсан тийм дүр байдаг. Тийм учраас энэ дүрийг ер нь хэрвээ өвөл дуулахаар бол маш их бодож иж дуулахгүй бол хоолоо өвдөх одоо юу гэдэг урд өдрөн зүгээр ээжсэн бол маргааш гинэт эвгүй болох ер нь бидний хоолой чинь амьд учраас компьютер биш шүү дээ амьд учраас одоо энэ дүр дээр маш их анхаарах шаардлагатай байдаг миний хувьд бол. За таны хувьд? За миний хувьд ер нь бүхэл дөрөөд ер нь их амархан байдаг. Амархан биш та ер нь. Яхаа өмнө ингээд юм бодохгүйгээр ингээд даваал гарч ирсэн дөрөөдч байна. Нэлээд чартаж ирсэн дөрөөдч байна. Тэгээд одоо ингээд хараад ихнэ хүн одоо ёо дуулахын оронд ингээд ажиллахын оронд ингээд суралцаал яваад идэв юм байна. Тийм болохоор одоо ингээд би өмнө энэ дээр ингэж алдж ирсэн юм тиймсэн юмэг ингээд төгс болохгүй л ингээд өөрөөгөө ер нь хүн чинь зовоогоод идэв юм байна л да. Тэгээ одоо ингээд бодхолоор одоо бүхэл дөрөөд ер нь жоохон хэцүү санагдаад төгөлсөн байгаа. Ер нь миний хоолойч нөгөө эрэгтэй хүний нарийн цээл хоолой болохоор Монголын энэ хатуу шир уур амьсгалд арчилж авч явахд маш хүндрэлтэй байдаг. Одоо энэ Улаанбаатарын их утаа байна, энэ хүүтэн цагаагаар байна. Энд болгон эрэгтэй хүний нарийн дээд өнгийг гаргаж дуулна гэдэг чинь маш их тийм хувийн зохион байгуулалт арчилгаа маш их шаарддаг л да. Тийм болохоор ер нь
тенор хоолоод эрэгтэй хүний нарийн цалил хоолоод зориулагдсан ер нь дөрүүд ер нь их хүндрэлтэй байдаг. Тийм. Сонгодог урлагт бас нэг юм нь байнга л суралцж авах хэрэгтэй. Ер нь суралцаж дуусахгүй л тийм. Байнга л өргө хөгжилж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг зохиолыг нэг өдөр тоглосон. За тэрийгээ дараа нь хэдэн сарын дараа ч юм уу тоглолоо гэхэд дахиад энийг ямар боломж байна гэдэг өнцгөөс нь хардаг байхгүй юу. Одоо жишээ нь энийг болохоор ийм нэг хөгжмийн тайлбарлал гэж нэг ярьдгийг. За энэ интерпреташн гэдэг үгээр бол их хэрэглэгддэг. За Монголдоо бол энийг бол юу хөгжмийн тайлбар гэдэг нэр томьёо өрөх аваад энэ юу вэ гэдэнгүүт тэр нэг зохиолыг одоо хөгжимчдээр авч үзэх юм бол те нэг хөгжимчин нэг зохиолоо нэг удаа тоглосон дахиад хөгжимтгтөө хүртэл яг адилхан давхар гэж хөгжимтгт тийм боломж авахгүй. Нэг хөгжимтэлтэй давтах. Дуучинч яг адилхан. Ямар нэгэн байдлаар нэг тэнцэнтэй айл нэг хэсэг дээр нь өөр л хэлчихдэг. Яг адилхан яг тэр юм тоглуулсан те нэг юм CD тоглуулж байгаа юм шиг давтах боломж гэдэг. Энэ юутай холбоотой гэдэгэнгүүт тэр хөгжимчний те дуучны адилхан те тэр өнгө те за тэгээ тэр химнэл за тэгээд тэр агогик гэдэг хэмнэлийн ялгарал гэх мэтчлийн юмнуудаас бол шалтгаалаад байд юм байна гэж миний бас нэг докторийн манд судалгаан тэр яг энэ талаар яг судалсан. Тэгээд тэнгууд энэ юу вэ гэх бид нар хүний зүрхний цохилт өөр байдаг шиг бид нар бас яг хоорондоо өөр байдаг. Бид нар тэр хөгжимдж байгаа, дуулж байгаа болгон маань бол хоорондоо ингээд өөр. Тэгээд тэнгууд бид нар тэрийгэ дахин давтагдчихгүй дахиж илүү яаж гоё сайхан тийм хөгжмийн тайлбарлыг яаж илүү гоёор ингэж бий болгоод илэрхийлэх вэ? Яаж тэр үзэгч сонсогчтой хүрэх вэ гэдэг дээр ингэж ажиллаж идэг болохоор ер нь байнга л хэцүү тэр шаардлага дотроо өөрсдөө ингэж ажиллаж идэг л гэсэн. Тийм ээ тий. Өчтөрөөсөө илүү яаж тоглох уу гээл тий. Илүү сайжрах уу гээл. Нөгөө тийм үг байдаг үстэй. Өмнөхөөс нэг тийм том зорилт тавиад хэрэггүй. Өмнөх өдрөөсөө нэг хуваар л илүү сайн бай гээ тий. Тэгэхэд л одоо 365 хоногийн дараа баг 365 дахин илүү болцсон байна гэсэн үг шүү дээ. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой дашан байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сардан амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан луу, иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруулах ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт зуршлаа хаяа ай кул зүг амтлын хэв баяа ай кул тулахгүй би таяа ай кул Тэгэхээр шинэ он гарах гэж байна бодохгүй. Тэгэхээр зэрэг мартагдчихгүй ерэн гоё шинжлэлийн дурсамжууд юу байна? Тэдгээрээсээ бас үзэгчтэйгээ хуваалцсан шүү дээ. Их нараа. Дурсамж гэхээр одоо ер нь хүүхэд багнаас аав ээжтэйгээ хамт байсан. Тэр нас ер нь хамгийн дурсамжтай байдаг. Тэгээд би чинь Төв аймгийн Сэргэлэн сумын яриад тэгээд аав ээжтэйгээ ах эгчтэйгээ ингээд яг 12 цагт ингээд хундгаа тулгаад яг гоё аа үг хэлээл салаатаа идсэн. Ингээд хундгаа тулгаад салаатаа идсэн. Тэгээд яг аавынхаа үгийг сонсоод шинэ оноо одоо өгтдөг тэр мөч бол хамгийн дурсамжтай үе гэдэг миний хувьд бол. Нэг жоохон онцгой харанхуй шун 12 цаг хүртэл юм идчихтэй дээ. Зурагт мурагтаа үзээд тэр чинь тэрүүгээр чи ингээд хүлээгээ суугаад нойр хүрээд хүлээгээ суугаад байдаг байсан шүү дээ. Та хоёрын хувьд бас энэ адилхантай. Яг л ээж аавтайгаа хамт тэгэл аа манайг үгэлээл тэ. Угаасаа найл болгон л нэг тэгж шинэ оноод тэмдэглэж байх. Тэгэл тийшээ тустаа гарсан ч гэсэн дандаа л ээж аав дээрээ л очиж ийж тэр шинэ оноо заавал чи нэг гарах ёстой нэг тийм нэг гэр бүлийн уламжлал шиг болцгооцсон тэ бид нар чи нэг тийм л цагаан сарын дараа орох бас нэг том баяр болчиход байна шүү дээ. Гаднаас орсон гэх юм бол тэ ер нь. За таны хувьд. За миний хувьд бас мэдээж хүүхэд насны аав ээжтэйгээ ахтайгаа одоо шинэ жилээ огтжсэн тэр мөчөд бол хамгийн мартагдчихгүй сайхан шинэ жилүүд байдаг. Тэгээ миний одоо хувьд бол багадаа их
тортонд нэг дугсгөө дуртай хөхт байсан. Тэгээд хурдан 31 нь болоод нөгөө 90 тавчдаг байсан. Тухайн үед чинь нэг торт морт чи ховор байлаа шүү дээ. Тэгээ 95 тавьчин. Тэгээ нөгөө тортоо задлахын хүлээгээл сүүлдээ дискгүй жоохон задлж байгаа дэрмгийн тойруулаад нэг 7 жизээл сүүлдээ бүр доотлохын кремч байхгүй. Тэгээд шампасгаа бодуулаад торто авах мөчөл хамгийн гайхалтайсэн. Тэгээ нөө сэгсэрдэг салют байдаг гэсэн шүү дээ. Салютаа гаргаж бодуулах гал бас хүлээдэг. Тэгэл тэр мөчөдлөх дурсамжтай. Бенгадын гал тэгээ тэр мөчөдлөх дурсамжтай сайхан тод үлдсэн байдаг те. Ер нь дээр шинжлэлийн гоё дурсамж гэхэр дандаа л нэг баг насруул явчаад байна тий. Харин тийм. Яг одоо энэ яриаг сонсож байгаа гэр бүлийн хүмүүс харчих юм бол одоо яачаад байгаа гэж. Одоо яачаад байгаа гэл басахаар байгаад. Яг одоо бид нар чинь ингээд лас бент хийсэн одоо тусдаа гарцсан одоо юу гэдэг нь те амьдралаа зохиоцсон тийм хүмүүс байгаа учраас заримийнх нь наавч байхгүй, зарим нь ээжтэйгээж хамт байхгүй. Одоо юу гэдэг нь те ингээд амьдралын одоо маш олон өнцөг байна шүү дээ. Тийм учраас хүн ер нь боддог юм байна л да. Хамгийн гоё зүйл одоо бид нар баг хахтаа энийг мэддэггүй байсан шүү дээ. Одоо яг ингээд энэ өнцгөөс ингээд харахаар бид нар хизээ хамгийн жаргалтай байсан бэ гэхээр яг л аав ээжтэй ингээд хамт те ингээд баг насны үнэхээр гоё ээжтэй л гэж яг тэр өнцгөөс ярьсан болоо даа л гэж бодож байна. Тэглгүй яах вэ? За тэгэхээр одоо энэ 2026 он гарах гэж байна. За ер нь бүтэн жилийг ингээл жил бүр л одоо бид бүхэн ингээл өнгөрсөн жилээ за дүгнээд эх жилээ бас одоо ийм төлөвлөсөн байгаа гэж ярьдаг. Тэгэхээр 26 онд одоо уран бүтээлчдийн маань хувьд бас нэг юм асын хараа байгаа шүү дээ тий. 26 онд нэг ийм хийндэ бүтээнтэй гэсэн таны хувьд ер нь за 26 онд ч одоо морь жил гарна. Морь шиг сайхан давхих юмсан гэж бодож байна тий. Одоо юу сансан гэсэн хүсэл нь биелүүлж одоо энэ онд бүтээсэн бүтээлүүд өшөө давуулан биелүүлж одоо энэ онд би нэг дүр дуулсан бол тий. Тэр дүрээ ахиж бүр тэрэн дээр нь би энэ удаа ингэсэн шүү дээ. Дараагийн удаа тэгвэл яг тэрэн дээр нь энийг илүү хингээ хийчихээ шүү. Одоо бидний одоо урлаг бидний одоо мэрэгжил угсаал тийм байдаг. Одоо энэ онд тэрийг тэгж дуулсан бол дараа жил яг тэрийг ахиж дуулна. Гэхдээ тэрийг илүү дагуулж сайн дуулахсан гэдэг одоо жилээс жилд ахдаг одоо юу гэдгийг ахиц гарах боломжтой. Тийм мэрэгжил учраас мэрэгжлийнхээ хувьд бол тиймэрхүү зүйл бодоод сууж. Таны хувьд суралцах зүйл их л байгаа юм шиг байна тий. Тийм төлөвлөсөн ажил бол их байна. Тийм болохоор цагаа маш зөв зохистойгоор зохицуулаад тэр төлөвлөгөөнүүдээ маш амжилттайгаар хэрэгжүүлэх тийм л бодолтой байна та. Ер нь жоохон цаг дээр асуудалтай байж. Үгүй асуудалтай биш. Тэр болгоныгаа амжуулахын тулд бүх би өдрийн ганц цагийг ч ганц цаг гэж бодохгүйгээр тэр өөрийнхөө зорьсон тэр зорилгынхаа төлөө зорилтууд дээр маш сайн ажиллах шаардлагатай. Учраас тийм болохоор хүн цаг гэдэг бол алт гэж ярьдаг шүү дээ тийм болохоор тэр үднэс нь л. За таны хувьд. За миний хувьд бас их төлөвлөсөн зүйлүүд маш байгаа. Тэгээд би даасан сонгодог тоглолт бас хүмүүстэй хамтарсан сонгодог тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Дээрээс нь бас багын жижиг хэмжээний тийм опера бас тоглох бас тийм санаа байгаа. Тий. Ер нь төлөвлөсөн ажил тэх байгаа. Бас номоноотой адилхан тий хувийн зохион байгуулалтыг сайжруулж сахилга баттай өдрөөс өдөрт ингэж сайжирч бүх юмаа сайжруулж явах тийм л төлөвлөгөөтэй байна да. За гайхалтай. Тэгээд бидний ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс гарын бэлэг баярлаа. Оролцогчдоо зочдтой бас гарталъя. За тэгээд бас телевизэн суугаа дотны хүмүүстэй мэдчилгээ дэвшүүлэх боломжтой. Номын мэдчилгээ дэвшүүлээд нэвтрүүлгээ өндөрлөө. За юуны өмнө хайрт ээжтэй ах дүү нартаа намайг таньдаг одоо төрөл төрөсөд хайртай сайхан багш нар найз нөхөд Монголын нийт ард та бүхэндээ шинэ оны гал алуун мэндийг өргөн зөвшөөлье. Тэгээд эх ондоо илгээрээ инх хамгаалан аз жаргалтай хорон бүч бүрээс гоё аз жаргалыг эдлээсэ гэж хүсэж байна. За нийт эрдэмтэн багш судлаач бүх та бүхэндээ за тэгээ хайртай ялангуяа миний дотны докторын маань удирдсан багш Оюн Бадрах багш та
За тэгээд Алтан цэцэг багштай, Мөнхөл багштай, за мөн Жанцан Нороо багштай та нартай бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргэе. Гэр бүлийнхэндээ бас хайртай татны гэр бүлийнхэн маань, найз нөхөд маань, ажлын хамт олон маш чухал тий. За ингээд ер нь бүх хүмүүстэй, таньдаг бүх хүмүүстэй та нартай хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд энэ 26 онд бүгднгийнх нь төлөвлөсөн тэр ажлуудаа эхнээс нь те он гарсныхаа яг тэр 1 сарын 1-ээс эхсүүлээд маш сайн төлөвлөгөөтэйгээр ингээд сайн яваарэ гэж бас хэлье. Тэгээ бүгдэнд нь те сайн сайхныг хүсье. Төлөвлөгөөтэй цаг бол алт шүү. За Бачаатай үед. За миний хувьд бас намайг таньдаг бүх хүмүүстээ шинэ оны гал халуун мэндийг хүргэе. Тэгээд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргэж одоо эрүүл их байгаарай. Эрүүл эвэл одоо хүн юу ч хийн, юу ч бүтээн, юу ч одоо болгоно те. Дараа жилийн наадам бас үзнэ. Тий, дараа жилийн наадам орхон байна. Одоо тэгээд бүгдээрээ илүү бүтээн сайхан байгаарай л гэж ерөөдөө тэгээд. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань Улсын Дуур Бичгийн Эрдмийн театрын гослол дуучин Батчаргал, хийлж урлаг судлалын ухааны доктор Номуна, гослол дуучин их нарнаар хөлцөн ирж сайхан ярэ дэлгэдээ. Та бүхдийн цаашдын уран бүтээл бас өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхний ажил их сайн амжилт. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан ирхэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.